Сайн байцгаана уу? Намайг Эрхэс Сулан гэдэг. Манай авийг Алтан сүх гэдэг Mandal Resource компанид уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирлага. Ах их нараа та нар 5 алтан дүрмээ мэдхүү. Та нарт өнөөдөр 5 алтан дүрмийг хэлж өгье. 1-р дүрм суудлын бүс. Суудлын бүсийг тогтмол хэрэглэнэ. Зорчигчид болон суудлын бүсийн тоо тэнцүү байна. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөс өмнө жолооч болно. Зорчигчид бүсээ заавал зүүсэн байна. Дээрх дүрмүүдийг мөрдүүлэх нь жолоочийн үүрэг бөгөөд зөрчигдсөн тохиолдолд жолооч хариуцлага хүлээнэ. 2-р дүрм тэмдэг тэмдэглэгээ. Аюулыг мэдээлсэн болон анхааруулсан, хориглосон, заасан тэмдэглэгийг заавал дагаж мөрднө. 3-р дүрм нь аюулгүй хэрэгсэл. Аюулгүй ажиллагааны багаж, галтай тэмцэх хэрэгсэл, анхны тусламжийн хэрэгсэл, аврах ажиллагааны тоноглолтуудыг гэмтэх зориултын бусаар ашиглахыг хориглоно. 4-р дүрм энергийн тусгаарлалт. Тоног төхөөрөмжийн энергийг бүрэн шавхаж, тусгаарлалт хийсний дараа шалгалт, хуулга заавар үйлчилгээний ажлыг гүйцэтгэнэ. Сүүлийн дүрм бол ажлын зөвшөөрөл. Өндөр эрсдэлтэй ажлуудад заавал ажлын байрны үзлэх хийлгэж зөвшөөрөл авсны дараа ажлыг гүйцэтгэнэ. Эдгээр дүрмүүдийг та нар мөрдснөөр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадах юм аа. 5 алтан дүрмээ мөрдөж ажиллаарай.